Улам тэгш бус болж гинөө. Капитализм өөрөө оршин тогтнодог ганцхан үндэс нь тэгш бус байдал. Миний үнэт зүйл мөнгө, байр, машин, өмч, эсвэл юу гэдэг албан тушаал, дансан дах тоо гэвэл амьд хүний хүндлэхээс илүү амьгүй капитал нь чухал. Дэлхий дээр монголч тэр мянган сая хүмүүс дургу ажиллаа хийж амьдардаг. Нийгэм өөрөө хэнийг амжилттай гэж хараад байна. Заавал баян байх ёстой, эсвэл заавал юм байх ёстой гэдгийг амжилт гэж үздэг байлаад зүгээр модны сүдэд ном уншдаг, догоон талбай тай. Өглөө өрөөдөө дугуугаар ажилдаа явж моддаг ч юм уу. Шудраг бос байдлыг ер нь эмчлэх энэ гэж хэрвээ байдаг байлаа гэж бодоход тэр нь юу байж болох вэ? Нийгмийн дүрм журмаар яваад хүрэхгүй байгаа юм бол дүрмийн бусаад тэгвэл явъя л да гэдэг байхгүй юу? 8 дээр нэмэх нь 8. Тэгээд тэнцүү well being. Сайн бацгаана уу. За ингээд well being